Зохиолч Лувсан дашийн Бадарч Хүжийн гал өгүүлэг. Бороо арилав. Сумын баг сургуулийн улаан дээвэрт цагаан байшин, цагаан цомирлог улаан цэцгэдэл үзэсгэлэнтэй харагдана. Саяхан энд шинэ бичгийн хичээл хийж байсан хүмүүс хичээлийн дараа зүг бүр тийш давхин харьцгааж байв. Байшингийн дэргэдэх уяан дээр 3 морь үлджээ. 2 нь том мөнгөн чимэгт цөмцгөр ганган эмээлтэй. Эмээлийн бүүргээс бүдүүн ташуур өлгөөстэй. Нөгөө бүдүүн шарга морь нь 2 хавтаст уудам суудалт том эмээлтэйг үзвэл ээж нь лав сайн малчин хашир өвгөн болов гэмээр. Байшингаас үнэхээр нэгэн тогтоо өвгөн 2 залуугийн хамт гарч ирлээ. Үүлэн чөлөөний наранд гялбсан өвгнийг гараа өргөн сарвчлахад энгэрдэх мөнгөлөг өнгөт медаль нь гялалзана. Тэд байшингийн гадна залсан сандал дээр сууцгаав. Би та хоёртаа жаахан ярилцъя гэж авч үлдэв. Манай шинэ бичгийн дугуйлангийнхнаас сурлага муутай яваа та хоёр. Би 100-аад хүнийг шинэ бичгт сургаж тайлаад одоо 100-аад хүнд зааж байгаа боловч заалт маань та хоёрт ойлгомжгүй байж болно. Ийм залуус бусдаас хоцорч байгаа нь ямар учиртай вэ? Учраан nee нуугүй ярилцъя гэж өвгөн тун төлөв ээлдгээр өгүүлв. Дорж толгойгоо маажин Түмэнгуй багшаа би ч хувьдаа хичээх юм. Гэхдээ ном сурна гэдэг их хэцүү юм байна шүү. Нөгөө залуу гомбно. Би ч бас адилхан ном сурна гэдэг тунч хэцүү хэрэг байгаа юм гэлээ. Өвгөн өгүүлрүүн. Эрх жаргал төгс одоогийн манай оронд сурч боловсрно гэдэг тийм ч зовлон болох хэцүү хэрэг биш. Харин сурахад хэцүү байна гэж хэлэх хэцүү байна. Дорж чи морь уургалахтаа хэзээний нэртэй уургач нэрэн хүүгээс давуу болоод байна. Гэтэл шинэ бичгийн хичээлээр нэрэн хүү чамаас давуу гэхэд өвгний үгийг таслан дорж өгүүлрүүн. Хүн хүний тарих ондоо байдаг юм шүү. Бичиг сур, бичиг үсэг гэж сум багийн ухуулагчдын хэлхийгч бишгүй дууллаа гэд дурамчхан янзтай суняана. Гомбон доржийнхоо амийг ширтэн нойрол тийм дээ гэд амаа ангайн сууна. Хүмүүсийн оюуны хэм хэмжээ ялгартай боловч сурах эрдэм хүний оюуны хэрд тохирсон ондоо байхгүй. Шинэ бичигт хичээн суралцаж хурдан тайлагдахын тулд одоо яая гэж санаж байна гэж өвгөн 2 залуугаас асуув. Дорж өвгөн рүү цочмог харж харин л дээ яая да байц. Хайнзангийн хүүхдийн найр өнөө билүү гэж гомб руу харав. Гомб нь хаанаас доо маргааш шүү. Харин өнөө чинь нэг тиймхэн байна. Түмэнгуй буг чөтгөртэй үлгэр ярьж өгөхгүй юу гэж өвгний нүрөөд үлээн. Дорж дахин суняаж хөөе нэр Түмэнгуй чинь сайхан юм ярьдаг юм гинвлээ. Одоо нэг үлгэр яриач дээ гэд том сурвалт гаансандаа тамхи нэрв. Эцэг хүний инэрэнгүй нүдээр 2 залуугийн хачин аашлахыг харан суугч өвгнийг үзвэл ярьж ухуулах гэсэн зорилоос ухрах няцхын шинжгүй. Харин ярилцах нөхцөл сайхан бүрэлдэснийг завдан ашиглаж
Дандаа л шинэ үсэг гэж нэр усгүй үглээд байвал зарим удаад сонингүй аж болох юм биз ээ. Хүүхдүүд минь завтай бол өвгөн ах нь сони юм ярьж өглөгүй яах вэ гэв. Хоёр залуу ам нийлүүлэн завтай одоо үлгэрээ яриач гэж гуйцгаав. Өвгөн хэдэн минут бодос хийж сууснаа өгүүлрэн. Хувьсгал мандахаас өмнө үеийн нэгэн явдал санагдана. Эцгийнх нялх багд минь нас барцгаан дүү бид хоёр өнчрөн үлдсэн юмсан. Дүү маань нутгийн хүрээн дээр шавлан сууж багш ламын тоогоо барьж төвд ном үзэж байлаа. Би галсан тайжийн адуучин зарцсан явахдаа дүүгэн ирэхээр байн хүрээ ордог байлаа. Дүү маань эхний жилүүдэд шамдан сурч хэдэн их шогол номыг цээжээр уншиж чаддаг болов. Би үүнд нь баярлан эргэж очих бүртээ намаа улам шамдан сурч сайн лам болохыг бодож үзгэж дүүдэн захидаг байв. Нэгэн удаа миний ингэж хэлхийг тосгуулж ах та намайг сайн хүн болоосоо гэхдээ ингэж хэлдгийг тань би мэднэ. Гэвч төвд номд нэвтрхий болоод сайн лам болгочт нь догшин моринд мордож чадахгүй, номхон морийг хазаарлаж чадахгүй тийм хүмүүс болчихдог байх шүү гэж дүү минь өгүүлэв. Эцэг амьд байхдаа дүү бид хоёрт юу ч сурсан багдахгүй эрдэм болно гэдгсэн. Тэгэхэд дүү минь улгаан хийж сурвал эрдэм үү гэж эцгээс асууж билээ. Тэгэхэд эцэг ундрахын толгойг илбэн хаанастаа ах дүү айл сайхалтаа хал балгүй харин тэдэнд ба өөртөө хэрэг болох юухныг ч гэсэн сурвал эрдэм болно гэхэд нь ундрах аливаа юмыг сурахдаа хэнд ямар хэрэгтэй болохыг сайн мэд хэрэгтэй юм байна гэж давтан хэлж байсан нь санаанд оров. Тэгэхэд яа гэж дүү минь гэвлээ. Нэгэнт багш ламын мэдлээс давах газаргүйгээс хойш төвд ном үзсэн нэртэй байна. Гэвч би Монгол ном үзэж эхэлсэн. Та энэ тухай багштанд үг алдуузай. Тэр Монгол ном үзэж байна гэж мэдвэл сүйд болох нь тэр шүү гэв. Ямар учраас Монгол ном үзэх болсныг асуухад төвд номыг хэдэн удаа түм дахин уншивч амьдарч аж төрж явхад хэрэг болох юм байхгүй. Харин монголч болвол ядаж Доовангийн сургаалыг уншаад жин тийхэд ямар юм төхөөрч явдаг болохыг мэднэ шүү дээ гэж дүү маань хэлдэг байв. Төвд ном аж төрж амьдрахад чухам ямар хэрэгтэй юм бэ гэж дүү маань багшаасаа асуудаг байжээ. Тэгэхэд ном их үзэж олон дахин уншсны үр шимийг хүн энэ насандаа олж хүртэхгүй. Гагцхүү үгсэн хойд насанд хэрэг болно гэж багштан залбирэн өгүүлдэг байж гэнэ. Тэгвэл үдсэн номынхаа үр шимийг дарив хүртэхийг хүсвэл түргэн өгөх хэрэгтэй болох нэ гэж ундрах асуужээ. Багштан уурлаж үдсэн номын үр шимд яарах болоогүй байна. Дахин хэдэн 10 их шогол ном тогтоож над шиг хэдэн бум дахин унших хэрэгтэй гэдэг байсан ажээ. Багштан нэг өдөр өвчлөн хэвтэж байжээ. Тэгээд ундрах чи явж эмч ламыг залж ир гэжээ. Ундрах багштаа нэгэнт бурхны номд нэвтрхий болоод хэдэн бум дахин уншсан тул түүнийхээ үр шимийг олж хүртэх гэж яарч байгаа биз. Бас ч хойд нас бүхэл бүтнээрээ байгаа тул та одоо нирван дүрийг үзүүлвч гомдох хорогдох зүйлгүй босуу гэж ундрах өчвөө. Энэ үгийг сонсч багштан хэлэгнэж ундрахыг торлог модоор нэвширтэл занжжээ. Энэ явдлаас хойш багштны уур хилэн үргэлж бадран ундрахын
төвд номд дураг үзэх нь улам бүр нэмэгдсэн тул багштны гарын шүрийг өдөртөө хэд дахин идэх болов. Нэгэн өдөр ундрахын дээлийн цаархагаар Монгол үсгийн цагаан толгой цухиж байхыг багшд нь хармагцаа булааж аваад галзуурсан мэт уурлан урж хаялаа. Тэгээд ундрахын тарих толгойг балбаж "Даяхан Монгол ном авч явбал чамайг та" гэж сөрдүүлэн занлаа. Багш лам ундрахыг Монгол ном үзүүлэхгүй гэж үргэлж чандлан хянаж байв. Эзгүйд нь тосон дэнгийн багч болов хэрэгэлсэн байвал их гэгчийн байцаалт шүүлтийг явуулна. Дүү минь өдрийн цагт багштны тогоо шанганаас өксүүлэн бүх ажлыг амжуулж бас сум дугны хар бор ажлыг ч хийх тул өчүүхэн завгүй. Гагцхүү бүх хийдийнхэн унтсан гүн шөнө өвлийн тэсгэн хүйтэнд болов гэрийн гадна сууж сарны гэрэлд Монгол номоо хичээнгүйлэн үздэг байжээ. Саргүй шөнө бол түүнд хүнд хүчир ажлын өдрүүдээс ч илүү уйтгартай өнгөрдөг байж. Нүдэн аниад чимээгүй хэвтэгтэн уншиж дуусаагүй номны дараагийнх нь мөрөөд санагдаж шөнийн ихэнхийг сэрүүн хэвтэн. Ингэж хэвтэгтэн эрдэм сурах хамаг насаа алдаж байна гэж гонхарна. Үнэхээр ч эрдэм сурах насаа алдсан тэр зуны саргүй нэгэн шөн харанхуй орчлонг голон гаслах түүний тархина гэрэлт цохын гэрэл мэт өчүүх нэгэн бодол орж иржээ. Түүний уншсан номын дотор нэгэн хичээлт хүн гэрэлт цохын гэрлэр бичиг уншин сурсан гэх нэгэн явдал санагджээ. Тэр цохын гэрэл багш ламын тосон дэнгийн гэрлийг бодвол юухан байх вүлээ? Хамгийн жижиг цогцтой зулын гэрлээс ч бага. Хүжийн цог мэт өчүүхэн биз гэж санав. Гэвч түүгээр ном уншиж болдог байж шүү. Болдогч гэсэн тэр гэрэлт цохыг хаанаас олох билээ? Шөнийн харанхуйд хүжийн гал мэт үзэгдэн явдаг тэр өчүүхэн амьтныг хаанаас олж болох билээ гэж гонхардаг байжээ. Би нэгэн удаа дүүгэн ирэхээр хүрээ тийш давхив. Үдшийн бүрий эхэлж холын юм үзэгдэхгүй болов. Багш ламын хашааны хаалга түгжээтэй бөгөөд хичнээн дуудавч тайлж өгсөнгүй. Дүү маань намайг үргэлж харуулдаж байдаг тул хичнээн орой ирэвч төдхөн тайлаад өгдөг юмсан. Тэр унтчих уу? Дүүтэйгээ одоо ис уулзвал мүд эргэн ирж чадахгүй. Яай да гэж гайхаж байгаад хашаан дээгүр нь даваад орчихв. Багш ламын зун суух жижиг модон байшингийн үүд нь дотроос түгжээтэй. Онгорхой цонхоор бурхны өмнөх зул сүмэлцэвч байшин дотор хүн бие эсэх нь мэдэгдсэнгүй. Миний дүү ундрахаа гэж би аяархан дуудав. Чимээ алга дахиад ундрахаа гэж дуудав. Хариу алга. Гагцхүү сүмэлцэх зулын гэрэлд алдлаг өнгөт бурхтын дүр бүдгхэн үзэгдэнэ. Хүн байна уу гэж цонхоор өнгөтөл үл мэдэг чичирхийлсэн дуун сонсдоод бас үргэлжлэнэ. Багшд намайг хулгайч гэж айсан бизээ гэж бодоод багшаа би ундрахын гэж хэлтэл тасалж чи ундрахын сүнсүү гэж чичирхийлсэн багштны дуу танигдав. Экшн зуур сонсгдсон сүнс гэдэг үгийг сонсоод өөртөө итгэсэнгүй. Яагаад сүнс байх вүлээ? Лав ташаа сонсов.
ах гэснийг сүнс гэж дуулснаас зайлахгүй гэж бодоод "Тийм ээ, та багштан мөн үү?" гэв. Богинохон тарин уншиж чичирхийлсэн дуу улам чангадан гарч байшин дотор хангэр жингэр болсон чимээ дэгдэв. Багштан торонд орцсон огтон шиг жижиг байшиндаа төржгөнж байснаа. "Хүй, багш минь бий байна" гэж бие таниулахын хооронд нөгөө этгээдийн онгорхой цонхоор үсрэн гарч тамин ундрах бүг болжээ. Тэр бүг болоод босч ирэв" гэж их дуу тавин орилж хамар хашаа руу харайн оров. "Ундрах бүг болов, тэр босч ирэв" гэж үхлийн муухай дуугаар үргэлжлүүлэн хашгиж шав. Ундрах бүг болов гэсэн үгийг сонсоод дотор пал хийж чухам хаана байгаагаа мэдхэн байгаад бүх бие чулуу болчихсон юм шиг хөшчихв. Хаалганы түгжээг тайлж гараад уяата морин тайлж мордох гэтэл морим нь хамраа дуугархан өргөв. Харвал гудамжны булан бүрт ламнар бөөгнөр нь зогсож "Тэр мөн байна. Мөн. За явлаа. Хүй, наашаа явах нь" гэж шивэр авир ярилцсан. Би моринтой мордон хэсэг ламнарын зүг явлаа. Гэтэл тэд зугтаав. Дөөмн бүг болов гэдэг үг улам лавшрам. Би зүтлээгүй. Дөөмн хаана байна? Орчлонд ганц санах сарвайх дөөмн. Бүг болсон ч юу ч болсон би түүнтэй заавал уулзах ёстой. Ламнараа. Та нар яагаад зугтаана вэ? Гөрөөчний герт чон гүлгэлдэг билүү? Ламнар, та нар буг чөтгөрийн эрлэг биш билүү? Тэгээд та нарын хүрээ хийд чинь буг чөтгөр нарын орон болов уу? Дүүгийн минь та нар яав? Дүүмэн хаана байна? гэж хашгиран ламнарын хойноос давхин тэр жижиг хийдийг шөнийн турш тавгүй болгов. Гэвч би хэнтэй ч тохиолдож дүүгээ асууж чадсангүй бөгөөд хөөрхий дүүгээ хаана байгаагч мэдж чадсангүй билээ. Хийд рүү ирсэн тэртээ зүүн хойд замаар нүгэлцэн бараан юм наашилж явах нь харагдав. Дүүн дээр давхин хүрвэл үхэр тэргээр ус зөөдөг өвгөн ус тээж яваана энажээ. Миний дүү ундрах хаачсныг мэдвүү гэж түүнээс асуув. Өвгөн ойртон ирж миний нүрөөд өлийн хараад "Тэр жаалхүү өнгөрсөн шөнө нас барсныг өглөө нь хөдөөлүүлсэн гэнэ билээ" гэв. Өвгний элүг толгойд минь эргэлдсэн өчүүхэн горилгыг тас татж ухаан сэтгэл минь зовлонгийн гашуун далайд балхийд л унав. Дүүмэн үхжээ. Бас тэр бүг болов. Үгүй. Нүдээр үсгээс нааш яасан ч итгэхгүй. Уулзах гордол тасрахгүй гэж бодогдно. Тэгээд түүнийг хаана оршуулсан бол гэж өвгнөөс асуувал өвгөн буурал толгойгоо эргүүлэн зүүн хойдох өнчин толгой руу харав. Үүлэн чөлөөгөр тусах нарны гээгүүлэнд зэвийн үзэгдэх тэр толгойн ингэр дээр хар цагаан хоёр юм тодхон харагдаж байв. Тэр хар цагаан хоёр юмыг харж байна уу? Хөөрхий тэр гэж өвгөн гараа сунган заав. Майнг гэтэл арай том энэ цагаан нь юу байдаг вүлээ? Цагаан чулуу юм уу? Тэр харна гэж бодол хийлэн
Юу ч байсан очиж үзье гэж шийдэн мордов. Хажуугийн гүвэр дээр гарахын хамт нулимсаар дүүрсэн нүдэнд минь өнөөх хоёр дүрс бүрлцээд морь минь үргэж холбилцоод бахаар нь морио тэнд нь тушаад цааш явтал үнэхээр хүний хүүр мэт юм үзэгдэв. Жаахан дөхөн очиход өрөөсөн гараараа газар тулж өндийнхийг оролдон байгаа юм шиг харагдлаа. Нүдээ сайн харчаад харавч тэр дороо нулимс дүүрэх тул мөн л хэвээр. Бас цааш хэдэн алхам дөхөн очлол амьсгаадан шуугих чимээ сонсдов. Мэлтийн гэрэлтж байсан сарны наагур хэсэгхэн хар үл шурган орж бараан сүүдэр нүмрэн авав. Харанхуйд тэр хүүр өндийн босгох гэж улам хүчтэн аимшигтай зэвнээр өөхлөн хэвтэн. Лав бүг болжээ. Одоо босоод ноцолдох нь гэдэг бодол толгойд минь эгшин зур гялсхийн орлоо. Нуруу хүүт тааж дээл мөрөөс минь хөндөрөх шиг болов. Давхиж иргэн үзэх гэтэл нэг том хар юм ус хийгээд намайг бариад авлаа. Тэгээд юу болсныг мэдсэнгүй ухаан минь жигтэйхэн болчихжээ. Нэг мэдсэн би малгайныхаа бүчийг байдаг чадлаараа атгачихсан зогсож байв. Үхэл хагцлын зовлонгийн гашуун нулимс аимшигын хар алчуураар эгшин зуур арчигджээ. Хэсэг үүл өнгөрч сарны гэрэл дахин тусахад хөрхий дүүгийн минь хүүр өмнө хэвдэж байлаа. Нулимс болсон нүдэнд минь бас өнөөх цагаан юм бүрлцэн. Дүүтэй минь адил хэнд ч хэрэггүй болоод энд хаягдсан энэ цагаан юм юу байдаг вүлээ гэж бодоод түүнийг задлавал цөм Монгол ном байлаа. Төвд номоор чи юу хийх юм бэ? Монгол ном. Юу гэж бичсэнийг доор нь ухаарч болох үндэсний хэл бичиг. Амьдралд минь хэрэг болно гэж дүү минь цаваа авхаалжтай хар нүдээ гялалзуулан хэлдэгсэн. Ингээд дүүгийн минь сэргэлэн нүд дахин хизээч үзэгдэхгүй. Тэр юун тухайч ярихгүй. Энэ аимшигт гэнтийн үхлийнхээ тухайч ярьж чадахгүй болсон билээ. Дүүтэй минь үерхэж Монгол ном хамт үзэж байсан нэг хүүтэй би хожим нь уулзаж хөөрхий дүүгийнхээ үхлийг сонссон билээ. Зуны тэр нэгэн харанхуй шөнө багштан эцгүй байжээ. Ном унших гэрэл гэгээгүй зовлон дүүг минь атгаад байлаа. Дүү минь өнөөхөл санаачирдаг зүйлүүдээ бодож эхэлжээ. Гэрэлт цох хүжийн гал мэт үзэгдэн нисэх тэр цохыг хаанаас олох вүлээ гэж санаашраатгав. Гэрэлт цохын гал хүжийн гал төдий юм бол хүчийн галаар ном уншихыг туршия гэд нэгэн хүж авч асаан номын мөрийг дагуулan барьж үзвэл уншиж болон санагджээ. Ундрах ном уншиж эхлэмэгцээ бүх зовлонгоо мартаж гагцхүү номд гарах зүйлд бүх ухаанаа хандуулдаг байсан байжээ. Тэр хэрцгий тайж ихэд уурсан хар муу боол гэж ташуураа далайж гэж унштал хүнд нудрах түүний толгой дээр тасхийн бов. Дүмэн давхиж босон харайж амтсан боловч дараагийн цохилт буусан тул ухаан алдан газар унсан байлаа. Ийхүү нэлх балчир биеийн багштны хэрцгий занчилтыг даасангүй дараа өдөр нь нас нөхцөж эрдэм сурах насаа алджээ. Багш лам энэ балмад явдлаа нуухын тулд ундрахт муу юм шүглэж нас бараад бүг болов
гэж зарлжээ. Гэвч дүүм нь амьсгал хураахынхаа өмнө нэгэн нөхөртөө багш ламын энэ жигшүүрт хэргийг ярьж өгч амжаад чи саргүй харанхуй шөнийг над шиг уйтгарлан өнгөрүүлэхэ бай. Хүжийн галаарч болов унш. Хүжийн галаар уншиж болно шүү гэж гэрээсэлсэн байв. Урдын цагт ийм байлаа. Хувьсгалын өмнөх Монгол оронд эрдэм ном сурахын боломж хүжийн гал шиг тийм өчүүхэн байлаа. Одоогийн гэгэн соёлт Монгол оронд эрдэм сурахын бололцоо нарны гэрэл шиг өргөн дэлгэр байна гэж өвгөн нар өд гараа сунган заав. Урдын хүмүүсийн үндэсний хэл бичгийг сурахад хүжийн галч чөлөөтэй олддгүй байж шүү. Нээрээ одоогийн бид чинь энийг бодвол юу шиг боломжтой байна? Сайн багш, сайхан танхим, нарны гэрэл шиг цахилгаан гэрэл, сурах ном, цаас харанда, завтай чөлөөтэй цагууд, юм бүхэн. Юу хэрэгтэй бүхэн бэлэн байна. Ийм байхад сурахад хэцүү гэж хэлэх амгүй юм байна шүү гэж дорж өөрөө өөртөө хэлэх мэт өгүүлэв. Гагцхүү хүжийн галаар ном унших гэж оролдож байсан талийгаач дүүм нь сурах хэцүү гэдэг энэ үгийг хэлэх эрхтэй байсан юм шүү гэж өвгөн нэмэн хэлв. Дорж өвгөн багш өөд гуйсан царайгаар харж бид одооноос эхлэн хичээе. Яавал шинэ бичигт сайн бөгөөд түргэн суралцах вэ гэж асуув. Гомбо тэр хүжийн өчүүхэн галыг олж үзэх гэсэн шиг наранд гялбсан нүдээ улам жартайлган сууна. Зохиолыг бичсэн Лувсан Дашийн Бадарч 1947 он. Уншсан Эрхэнбаярын Баттарж 2026 он.